сайн байна уу? Би нөхөр 3 хүүхэдтэй хамт амьдардаг. Манай нөхөр ямар ч асуудал гарсан надад үлдээдэг. Хүүхэд өвдгöd би ганцаараа явдаг. Санхүүгийн асуудал тулгараад би ганцаараа бас шийддэг. Нөхрийн хэлдэг үг нь яг хөтэ тэгж байгаад болно штэ л гэдэг. Би нөхрөө хэрхэн хариуцлагатай байлгах вэ гэж нэг юм ихтэй бичиж ирүүлсэн сэдвийн хүрээнд. Өнөөдөр яг ийм асуудалтай, яг ийм асуулттай эрчүүд байгаа, эмэгтэйчүүд байгаа. Энэ бол нөгөө нийтлэг асуудал болчиход байгаа шүү дээ. Эр хүнийг хариуцлагагүй болгодог хүмүүс нь хинбэ гэд асуух юм бол эмэгтэйчүүд болчиход байгаа байхгүй. Нөхрийнхөө урдуур нь орж ажлыг нь хийдэг, нөхрийнхөө хийснийг буруутгадаг, шүүмжилдэг, нөхрөө мохоодог, чиж чадахгүй гэж хэлдэг. Энэ нөхцөл байдлууд чи эргээд нөгөө эр хүнийг ачаагүй, үүрэггүй, хариуцлагагүй ийм болгочод байна л да. Нөхрөө үүрэг хариуцлагатай байлгах гэвэл та нөхрийнхөө сайн талыг олж хараа. Та магтаа. Болж байгаа зүйлүүдийг нь олж хар. Би танд нэг богинохон түүх ярьж өгье л доо. Нэгэн залуу эмэгтэй байж л дээ. Тэр залуу эмэгтэй яасан бэ гэхээр нөхөртөө одоо үргэлж хэрэлдээд байсан. Тэгээд нөхөртөөгөө хэрэлдээд маргалдаад бүр очроо олохгүй болохоор нэг настай эмэгтэй дээр очиж зөвлөгөө авсан байгаа юм л да. Тэгээ настай эмэгтэйд манай нөхөр ингээд битүүрээс ойлголцохоо болчлоо гэд настай эмэгтэй тандаад хэлсэн чинь настай эмэгтэй юу гэж хэлсэн бэ гэхээр нэг дэвтэр өгөөд нэг бал өгөөд за энэ дэвтэр дээр өдөр болгон нөхрийнхөө нэг л сайн зүйлийг ингээд олж хараад яаж хийж байгаа нэг сайн зүйлийг олж хараад бичээдэй гэж хэлсэн. Бүсгүй дэвтрээ аваад эхний өдөр бичих гээд үтсэн. Юу ч болтоо. Тэгээд оройтсон ч гэсэн гэртээ нэг юм ирлээ гэдэг ганц өгүүлбэр тавьсан. Өнөөдөр би нэг зүйлийг олоо харчлаа штэ гэж бодсон. 7 хоног тэрийг ингээ хөтөлсөн. 7 хоногийн эцэст нөхрийнхөө нөгөө сайн талыг нь олж хараад тэмтэр нь бараг дүүрэг шахан болсон. Тэгээд эргэж ирээд нөгөө нэг настай эмэгтэйд хэлсэн. Би нөхрөө өөрчилчлөө. Манай нөхөр надад үнэхээр халамжтай болчлоо, анхааралтай болчлоо. Би нөхрийнхөө сайн талыг олж хараад сайхнаар хандаад байсан чинь үнэхээр битүүрийн харилцаа өөр болчлоо. Би нөхрөө өөрчилж чадлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь настай эмэгтэй юу гэж хэлсэн бэ гэхээр нөхрөө өөрчлөөгүй. Харах нүд хандлагаа өөрчилсөн. Нөхрийнхөө сайн сайхан бүхнийг та олж харж чадсан. Тэгээд хоёр харилцаа өөрчлөгдсөн гэж.